Шалчлаа. За. Бүтэнсэ өдрийн мэнд манай хоёр. За бүтцээ. За. Миний хувьд чинь нөгөө нэг подкастууд ингээд хийгээд байгаа шүү дээ манайх чинь. Тэгээ подкастууд ингээд нэг юм нийгэмд хэрэгтэй, эх орондоо хэрэгтэй. Хамгийн гоё подкаст нь болохоор тойртоо орохоор айгу дуртай. Гэхдээ бусдаа мэдгүй яг нэг бус хүмүүс юу гэж санагддаг юм. Миний хувьд бол нэг тиймэрхүү санагдаад байдаг. Тэгээд нэг та одоо бидний 2 дахь подкаст шүү дээ. Тэгээд одоо та хэд маа нэг ажилд ингээд маш чухал ажил гаргаж байгаа. Тэрний өмнө одоо амжиж ямарчсан подкастаа хийгээд урьсан урилгыг хүлээж авсанд баярлалаа. За. Тэгээ яг нөгөө бусад хүмүүс маань болохоор нөгөө нэг яг загсчдын клуб ч гэдэм үү, ахлагч гэдэм үү, аялалч гэдэм үү дандаа тэрний талаар ярьдаг. Тэгээд бидний подкаст илүү нэг юм шинжлэх ухаанч тэгээ тим ярьдаг. Тэрийг талаар үргэлжлүүлэндээ. Тэгээд нэлээд гоё юмтай болсон. Одоо хүмүүсээ мурдсан лайв цацаад эхэлж байна. Тэгээд хүмүүс цуглаг. Тэр бол айгүй гоё мэдээтэй. Одоо нэг юм үржүүлгээр танай холбоог нэг үржүүлгээр ингээ явах гэж байгаа гэдгийг бас хүмүүс ингээ юм сонирхож байгаа. Тэгээд ивент тэгч байгууллагууд бас гарч ирсэн байгаа. Одоо өнөөдөр саяхан надад юу хэлсэн байхгүй юу? Шийдвэр хэлсэн. Тэгээд бараа материалын дээр ирж чадаагүй. За Cloud P бол угаасаа бид ивент тэгч одоо энийхээ бүр амтанд орчод байгаа шүү дээ. Энийг л угаадаа хаач явсаа байгаа. Тэгээд шинээр Big Lunch гэдэг энэ бэлэн гомон ивент тэтгэлэг хийсэн. Тэгээд юу байгаа? Хаантан гээд сүйтэй цай. Тэгээд бас пакет кофе. Бас лаацтай байгаа. Тийм лаацтай байгаа. Тийм дөрөвжихтэй лаацтай явсан. Тэгээд нэг хаантан гээд сүйтэй цай. Бас кофе байгаа. Би брендийн нэрийг марчлаа. Тэр нь болохоор юу гэсэн? Одоо монголчуудад анх ингээд экспортоор ингээд оруулж ирдэг кофег оруулж ирээд ингээд үзсээр хагаад тэнгуутаа Монгол хүнд ямар хөө амт чанар ингээд их гоё байд юм бэ. Тэ? Тэрийг ингээд тохируулаад эндээ үйлдвэрлэж байгаа гэж. Тэгээд пакетлаад нэг аяганд хийдэг. Тэднийх бас тусал дэмжгээр болсон. Нэг шин төрлийн кола байгаа. Импортын кола. Тэгээд ингээд иймэрхүү ивент тэтгэгчтэй болчиход байгаа. Тэгээд та хэдэд явхад чинь бас энэ ивент тэтгэгч нар маань бүтээгдэхүүнээр ивент тусал дэмжинэ гэж хэлсэн шүү. За баярлалаа. Та бүхний оролцоотой энэ ажил маань ингээд цаахан амжилттай яваад хэрлэн голын загас чарахаа олон болоорой. Болоосаа. Тийм. Болгоё. Тийм ээ. Одоо тийш дээ. Би хүртэл одоо болоё гэж одоо зүтгэхээс өөр аргагүй болоод байгаа. Тэгээд одоо ер нь яг 20-ны үе тавигдцсан. 20-ны үе гэдэг чинь загасчлалын 20-ны үе. Нөгөө талаар болохоор эн чинь яг л үржлийн үе гэсэн үг шүү дээ, тий. Тэгээд тийм учраас л та хэд маань энэ үржлийн үеэр яг үндсэн ажиллаа. Жилдээ нэг ганц олдох боломжтой. Эндээ үр бүтээлтэй ийм тийм ажиллах юм бол хэрлэн голын маань загас жарахаа үрж чинь. Тэр үедээ явах чинь. Тэгэхээр хэдний үеэр ерөнхийдөө явах чинь, яах чинь, ойрын төлөвлөгөө энэ төр гэсэн юм байна уу? Бас нэг хүмүүс цуглаад ятал тодорхой хэмжээнд ажлынхаа талаар товч танилцуулна. За ер нь бол манайх бол тэр тэнэ холбоо маань 4 сарын 20-оос 25-ны хооронд биднес явъя гэсэн ер нь бодолтой байгаа тань. Гэхдээ бол тэрийг бол биднес бас яг тэдэд ингэ таажуулах юм чи биднес чинь нэгсэндээ вайл загсны үржүүлэх хийх гэж болох тэр биднес тэрийг өөрснөө сонгож авч чадахгүй шүү дээ. Тэгэхээр ер нь бол яг биднесийн зүгээр одоо хар зургаар бол тийм байна. Тэгээ тэрэндээ зохицуулаад ажлуудаа хэмжүүлээд бүх юмдаа бэлдээл явж байна. Тэгэхээр бол эн чинь яагаад биднес чинь хэрвээ биднес одоо хязгаарлагдсан орчинд хэрвээ тэр загсыг байлгаж ирсэн бол мэдээж биднес тэрнийхээ усныхаа температур болон тэгээд гэрэл янз янзын юмараа тоглож байгаа л бас хойшлуулж болно л доо. Гэтэл байгаль гэдэг бол угаасаа цаг хугацааг биднес бол угаасаа хойноос нөгөөч гүцэхгүй. Тэгэхээр энэ бол маш хариуцлагатай үе байдаг. Ингээл найдал жил болгон за хавар болж ус гэсдэг гэдэг шиг жил болгон адилгүй байгаа. Тэгэхээр тэр аягүй чухал байдаг. Хамгийн гол чухал юм тэр л байна л да. Тийм. Энэ жил чинь бол бас ингээд урд урдны жилүүдээс одоо юу гэдэг өвлийн нөхцөл байдал одоо дулаараагүй шүү дээ. Урд урдны жилүүдээр чинь бараг дулаарлцсан тий аль эзэн хүмүүс загалцсан ч тийм
Тэгэхээр бас нэг жил болгоны онцлогуд ус байдаг баг тийм. Тийм. Гэхдээ ер нь бол бас ингээд юу гэж бас нэг талаараа нөгөө нэг их хэмжээний ус хуралдах гэдэг юм чинь үйл бий болчихлоо шүү дээ. Тэгсэн. Тэгэхээр тэр нөгөө нэг хэсэгтэрээ их хэмжээний одоо хурдтайгаар хэрвээ урсаж эхлэх юм бол нөгөө энгийн байдалтай байдгийг бодох юм бол голын ус их хурдан гэлчих магадлал өндөртэй. Их хурдан урсчих магадлалтай. Хуучин бол нөгөө яг л таарсан өөрийн нэг тийм ус байж байгаа л таарсан л одоо л таарсан гэж байгаа бол ус бол бүр хуучныхтай харьцуулах юм бол ер нь бол хурд унтсны хэмжээ багассан шүү дээ. Гэхдээ энэ жилийн хувьд бол энэ жилийнхаа хувьд л биднээс бол харьцангуй их цастай байсан учраас яг нөгөө шар усны үер гэдэг юм чинь их хэмжээний ус хуралт бол голой хурдан хэсгээ чинь. Тэгэхээр хурдан хэсэгтэр чинь мэдээж агарын температур тархаж байгаа учраас тэр усанд байгаа нэгсэн ус чинь бол өмсчин бол усныхаа температурыг бариад цаг хугацаагаа тохируулах гал байгаад байна гэсэн үг шүү дээ. Одоо бидний сахар бол. Тэгээд тэр их ус урсаал өнгөрчүүл тэр мөсийг хэсгэжүүл нэгсэн гол маань нэгтжүүл загсны шилжилт хөдөлгөөн эрчимтэйгээр явагдаад явагдчих магадaltaй. Зарим газар бол нарийн голууд чинь бол хаагаад төлдөж мэлцсэн байгаа шүү дээ. Тэгээд тэр мэрчийн гисэл эхлүүл тэгэл бүгд өсч нэ л гэсэн үг. Одоо тэгээд нөгөө миний ч хувьд одоо судлаач эрдэмчид ихээр л жоох хэцүү юм уу. Хандивын данс бол доор тавигдсан байгаа. Хандивын данс центрээ өгч гэсэн чи яах юм бэ гэдэг. Үгүй энэ чинь ийм сайн зүйл юм хийж байгаа юм дээр чинь бол зайлшгүй хэрэгтэй. Тэгээд аль болох манайхан одоо нөгөө дэмжээрээ эн чинь бол ер нь миний хувьд бол маш том буян гэж бодож байгаа шүү дээ. Одоо ингээд амьтай зүйлийн те амьтны төлөө хийж байгаа ийм тийм гээд. Тэгэхээр тэр талаар бол одоо үзэгчд маань бас сайн дэмжээд хийх хэрэгтэй байна. Тийм. Тэгээд энэ нэг зарим буруу ойлголтууд яваад ах шиг байна. Тэгээ одоо энэ хэрлэн гол загас өржүүлээд яг яах юм? Тэртээ тэргүү биднээс очтгүй эсвэл биднээс очсон ч алдгүй өөр хүмүүс алцдаг. Тэгээ тийм өөр хүний одоо алга загсыг бэлдэж өгч байгаа юм уу та нас ч гэдэг юм уу эсвэл хар галууны одоо тижил бэлдэлтэй ч гэдэг юм. Иймэрхүү зөрүү буруу зөрүү ойлголтууд байгаад байна. А энийг яг тэгэхээр олон загснаас олон төрснөөс олон жарахаа гарна. Олон жараханаас олон загс бол. Тэгэхээр нөгөө хүчин чадлын тоо одоо жилд үржүүлж тавьж байгаа загсны тоо нэмэгдэх, жараханы тоо нэмэгдэх тусам тэндээс мэд үлдэлт нь нэмэгдэнэ. Мэд их үлдээд байна гэдэг чинь дараа жилийн хэсэргүүд өөрсдөө байгаль дээр боож явчих гэсэн. Ер нь одоо энэ загс нэг голын ийм голд нэг ийм одоо юу гэдэг 1 м квадрат ч гэдэг юм уу ингээд нэг тохиромжтой хэмжээ гэж байна уу? Байгаа. Тэр ер нь хэрлэн гол дээр байгаа юм уу? Тэр бол алдагдчихсан. Одоо хуучны судалгаа яг хэрлэнгийнх биш энэ ононгийн судалгаан дээр 1 км одоо урт урсж байгаа голд одоо цүнхэл дээрэлтүүл цүнхэлд нь 8-аас 10 тул зэвэг нь 400-аас 500 хайр биш 800 орчим ч гэдэг. Тэр чинь тэр хэмжээнд байж гин гэж чинь л тэр чинь нөгөө эко байгалаараа одоо бол тийм байхгүй шүү. Одоо бол тийм байхгүй. Нэгсэндээ тэгэхээр ерөөсөө тэр бэлдэн гэдэг юм бол байх ч зүгээр нормал байх ёстой хэмжээнд нь л хүрэх гэж зориод байна шүү дээ. Хүрхжил ирмэлцээд байгаа. Гэхдээ ер нь бол хүмүүс ингээл нөгөө загас одоо их байвал яад юм бэ? Бас хит их ихтүүл бас болохгүй юм шиг юм яриад байгаа байхгүй. Гэхдээ ер нь бол биднээсээ нөгөө нэг нийт одоо яг одоо дэлхийн даяараа одоо нийт одоо хүн амын тоо жилээс жилдэл олон л нэмэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь нөгөө нэг одоо шилхэн биднээсээ өнөөдөр дахуу хэрэглээ бол одоо маш хязгаарлагдмал байлаа шүү дээ. Тэ. Тэгэхээр одоо сүүлийн жилүүд цолтоор нийт одоо хүн амчууд айгүйх одоо гадагшаа цэцэг явдаг боллоо. Юм их үзэж харж байна. Янз янзын хоолны соёлууд айгүйх орж ирж байна. Тэгээ энтэйгээ холбоотойгоор ер нь тэгээ дээрэс нь дотоод аялал жуулчлалч айгүйх хөгжиж байгаа учраас загасны тоо толгой яг одоогийн байдлаар бол нэмэгдэнэ гэсэн асуудал юм. Биднээс харин яаж харин хэвийн хэмжээнд нь одоо харьцангуй одоо төхүүлэхвэл гэж хичээхээс биш яг л одоо хүн хүрээлээ бүр хуучинтайгаа адилхан загас нь бүр амар их болно гэсэн асуудал угаасаа байхгүй. Яагаад гэх юм бол тэн дээр нөгөө шууд болон шууд тусаар нөлөөлж байгаа хүний хүчин зүйлийн нөлөөч маш их байгаа шүү дээ. Тэгэхээр бол тэр бол тэрэн дээр бол одоо их болчвол яах вэ гэсэн айдас бол ямар ч л гэсэн ойрын л миний бич байгаа 30 40 жилдээ бол тийм байхгүй баг. Тийм баг. Нөгөө нэг ингээд соёлжоод мэдлэгжээд тийм нөгөө нийгмийн нөгөө нэг мэдлэг энэ төр бий болтолч бас нэлээд хугацаанд. Одоо тэгээд загсчлыг бас ингээд
буруу зүрх гэж ярих нь өөрөө буруу л да. Энэ мэдээж хэрэг сайхан байгальдаа илж гин, байгальтайгаа харьцаж сурч гин, тэгээ байгальаас юм сурч гин. Загас авч бас кафе авч гин те. Энэ талаараа бол зөв. Нөгөө талд нь болохоор дахиад нөгөө агнуурлцаад идэх байхгүй ерөөсөө. Яг загасчлалуу агнууруу. Тэ зүгээр амарч байгаад нэг хоёр загас бариад одоо 20-тэй биш загаснаас нэг хоёрыг шараад ичгээд бол буруу зүг шүүгээд байгаа нь хаашаач. Тэгсэн чинь нөгөө талдаа нэг гол ингэ хүлцсэн тий. За одоо тэнд очихоор байдаг, тэнд очихоор байдаг, энд очихоор байдаг гэд очоод дэшээ доош хаагаа хайж авч болчихж байгаа шүү дээ юм бол. Тэгэнгүүтээ ингээд 50 60 харна тий. Одоо ингээд 40 50-аар 30 20 30-аар ингээд авчдаг усуд байгаад байна. Тэгээд энэ усуд маань загсан явж байгаа, игүүл загсан явж байгаа авч байгалаас ингээд алдтай юм шиг. Одоо хэрлэн гол жишээ нь ингээд биднес Монгол хүмүүс төрсэн байгальтаа байгалаас юм ашиглуул явах. Гэхдээ одоо ингээд нөхцөл байдлын хэцүү байхад одоо энэ жоох авдгаа манайхан болохгүй бол цаашдаа улмал хэцүүднэ. Одоо өөрийн 500 км айтайхан застаа газар зөөхөн болсон. Тэгээ хууч навд бол тэгээ одоо хамгийн лагва газар ч ерөөсөө шийд ингэслүүл таарч шít. Тэгээ загсны одоо зөв хадрын тоотлогоон чихийн том хэмжээтэй тулгын тоотлогооч харьцангуй яагаад гэвэл хүн болго очиж чадахгүй алсгол ийм болохоор тэнд хитэн загас болчиход бусдад нь бусд газар бол ерөөд хэцүү болчиход. Ер нь бол тоторчин болон нөгөө суурин газрууд ойрхон байгаа газруудын гол мөрнөрийн загаснуудын тоотлогоо бол бүр маш ихээр багасч чадгаа шүү дээ. Яад үл нөгөө энэ чинь нөгөө суурьшмал бидний чинь нөгөө нүүдэлчин байж байгаад одоо шууршмал болчихлоор чинь нөгөө биднээсийн хэрэглээ чинь шал өөр болоод эхэлж байгаа байхгүй. Мэдээж хэрэг соёлтой нөгөө суурин орнууд суурин хөгжлийн чиг дагаад тэрний чинь нөгөө хоол ундны соёл гэж айгүй том соёл орж ирэл. Тэр чинь бас биднээсийг нэг талаараа одоо магадгүй бол яг үүндээ бол маш багахан усан систем байхгүй. Азад байгаа нэг маш бага. Тэгэл ихэнх голоод маань дандаа гадагшаа гараа авчдаг. Биднээс ч юу н бараг л маш бага устай. Гадаргын болон гүний маш бага устай тооцогдож байна шүү дээ. Тэгэхээр тэр байгаа усаа биднээс хамгаалахын тулд загас маань байж ах хэвээр. Загас маань байна гэдэг чинь нөгөө бусад одоо тэр усан дотор байгаа одоо зүйлүүдэд яг нэгсэнтэй суврагт маш зүгээр нөлөөлнө л гэсэн. Тэгэхээр биднээс усан сангаал хамгийн гол нь хамгаалахын тулд байгаар нь л байлгах хэрэгтэй л болчиход байгаа юм л да. Эрдээдийн нөгөө нэг подкаст хийгдснээс хойш хүмүүс нэлээд бас ингээд комментээр нэлээд асуултууд асуусан байсан гэдэг. Тэгээд тэр болгон дээр ч одоо нэг хоёртой холбогдож хариулахгүйс биш би ч мэдэх бас мэдэхгүй. Тэгэхээр нөгөө энэ удаагийн подкастыг бас илүү одоо тайлбартай тулгамдж байгаа асуудал ч гэдэм үү. За бэлтгэл бол ерөнхийдөө хангагдаад явж байгаа. Тэгээд бэлтгэл хэрэг байгаа. Тэгээ одоо ерөнхийдөө нөгөө тулгамдж байгаа асуудал ч гэдэм үү. Одоо нөгөө нэг сая бол дурддагж байгаа ш нөгөө яг загас гэдэг зүйл дээр сөрөг юмнууд нь бол нэмэгдээд байгаа. Хүний тоо нэмэгдээд байна. Бид нар ч одоо бүр хоолндоо ингэж сурталчдаг болсон шүү дээ. Яг тэр чинь зөвлөдөө нөгөө нэг юм загасны мах гэх юм уу те хүүхдүүдэд хэрэгтэй тэр илгүүл яг те. Тэгээд энэ юмнууд чинь нэмэгдээд нөгөө тал дээр идэлэг жингийн дугуун дээр тайлбарх бол багахан байгаа шүү дээ. Тэгэхээр бас хэлэх барих одоо нөгөө эн чинь бас дандаа л ингээ манай подкаст чинь бас нийгэмдээ бас хэрэгтэй юм хийгээсэй гэж би бас боддог байхгүй. Тэгэхээр тэр талаасаа одоо ярмаар байсан юмнууд байвал бас чөлөөтэй яриач тий. Би бас нэг асуухгүй бас мэдэхгүй учраас асуухгүй гэж магадгүй. Чөлөөтэй байгаа тий яриач яхаа. Тий яриараа тий. Тиймэрхүү юмнууд одоо хилмээр, урайлмаарч тийм үү тий. Одоо ингээ таад чинь бол шал өөр өнцгөөс байгаа. Би ч бол уг нь бол нөгөө жингийн дууганы чинь нөгөө л байхгүй тий. Гэтэ аль болоход та хэдлүүл тэрүүлэх гээд байгаа. Тэнцвэрх гээд байгаа. Тэгэхээр би асууж чадахгүй юмнууд бас байдаг шүү. Тэгэхээр хэлж ярих юм байвал илүү чөлөөтэй хэдүүлээ эхний хэдэн минутаа ярьж илээ тий. Би бас ер нь бол яг та биднээс миний зүгээр хамгийн гол хэлэх гээд байгаа юм биднээс айгүй тийм маш бага тийм усан санд байдаг. Яг нь ер нь бол Монгол орны газар нутгаар одоо урсж байгаа гол мөрөн нуурууд бол ерөөсөө 3 айл сав хуваагдж байгаа шүү дээ. Нохондлын айл сав, хойд мөсний айл сав, Төв Азийн газар сурсалгүй айл сав гэдэг 3 айл сав байдаг. За тэгээд нийт одоо манай гол мөрнүүд чинь одоо 30% нь бол яг гүний болон мөх заснаас одоо их авдаг. Тэгээд ер нь л бол баг нэг 60% ч юм уу. Нийт гол усны маань 60% бол хор тунц одоо шууд одоо нэгс нөхдөг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр биднээс ийм нөгөө маш бага байдаг юм усан самтай
Тэгээд нөгөө одоо жишээ нь манай Төв Азийн газар сургуулийн айл савгтар хэдэн одоо говийн бүсийн эдэн орнуудад очиод цутгаал асуул зам дунд нь шургаад газар доогоор яваад өгдөг. Тэгэхээр нөгөө усан орчныг л байлгах нөгөө усыг чөлөөтэй нэвтрүүлэх гэдгээрээ нөгөө загасчин тэр дотор байж ижил одоо бүх юм зохицуулна шүү дээ. Тэгээ яг нөгөө бас дээрэс нэг юм сүүлийн үед ингээл анзаараад энэ тэнд ороод хүмүүстэй бас ярилцсан шүү дээ мэдээж бид нар чинь. Янз янзын л хүмүүстэй ярилцдаг. Тэгээд ярилцахад сүүлийн үед нэг юм машин буруу ойлголт яваад байгаа байхгүй. Ер нь бол нэг метр 30-аас дээш тул загсыг бол алсан ч гэдэг юм гоо. Тэр бол ерөнхийдөө бол өөрөө өрчихгүй. Тэ. Тэгээ бус загсыг үржүүлэхгүй одоо нэгсэнтэй арай л бүсээ булаацалдаг ч барьдаг ч гэдэг юм уу. Тэгээд нийл сүүлийн үед ер нь тул загсыг барихт ингээд ер нь л хаанч зооч загс барих гэхээр тул загс баригдаад байна. Гэдэг байгаа байхгүй. Гэтэл энэ нөгөө тал ингээд энгийн хүн арга сонсохдоо ингээд бодох дээр тул загсны тотол айгүй их болцсон юм шиг хүмүүст санагдаад байгаа байхгүй. Тэнгуүтэ яг үүндээ одоо яг ямар хүн метр 30-тай тулыг одоо яг алаад гизийг гаргаж ирээд энэ үржиж чадахгүй бай. Арга өвгөн болцсон. Тийм учраас үржиж орж чадахгүй гэж хэлэх гээд байна шүү дээ. Тэгж үзэх гээд байгаа байхгүй. Гэтэл ер нь яг үүндээ зүгээр хөхтөн амтан дээр одоо ингээд аваад үсэх юм бол чинь хүр болоод хүн хөтлөө туулж байгаа л хөтөг биз дээ. Тэгээ хонч гисэн хүн хөтлөө одоо хорголж байгаа л хөтөг. Тэрнтэй адилхан альва амтан гэдэг бол цаг хугацаагаа болон болтол тэр одоо үржлийнхаа одоо үйл явцыг явуулсаар л байдаг. Гэтэл бол одоо метр уустаад бол одоо загас гараад бараг төдгөн мөрдгүү тий. Энэ бол яг одоо зүгээр магадгүй зүгээр нөгөө өөрөө алж идэх тийм одоо нэг сонирхолтой хэсэг бүлэг хүмүүсийн ч үт юм уу. Тийм улсуудын одоо улсуудад өгөөш өгөөд тэрийг ингээд нийт одоо хүмүүст масса одоо ахуулж яриулаад метр 30-тай тулыг бол алж авах хэрэгтэй гэсэн нэг тийм миний бод зүгээр ингээд энгийн зүгээс ингээд хараад миний бодлоо бодоод үзэхдээ амтныг бүр алуулах тийм улсуудад тийм одоо нэгсэндээ уриалга маяг яриад яваад байгаа байхгүй. Энэ нийт хүн ер нь загас одоо сонирхолтой хүмүүсийн дунд нэг юм гаж юм яриа явагдаад байдаг байхгүй. Энэ бол тийм бишээ. Загас бол яг л адилхан шүү дээ. Хүүхдээ амтантай л яг л адилхан. Хүн хүүхдлээ төрдөг бол төрөл, үрждэг бол үржиж байгаа л хүн. Зүгээр харин яг үнэндээ бол тэрнээс гарч байгаа одоо төлөлийн хэмжээ тоо яг харьцангуй багасна мэдээж зэрэг альва хинч гисэн хүүхдээ амтан гэсэн томорхон тулд өөртөөгөө энерги болон уургийг өсөлтөнд зарцуулахгүй яг тэгжижил том болно шүү дээ мэдээж зэрэг. Тэр энэ бол яг нөгөө харьцангуй нэг хамгийн одоо максимум буюу хамгийн их одоо яг төлтөө буюу өндгөөстэй байх үеийнхээ тоог бодох юм бол нэг 20% орчим юм уу 30%-аар л багасж байгаа байхгүй. Гэхдээ амар бослоо. Тийм нэг бол багтахгүй. Гэхдээ бол тэрнээс гарч байгаа үр төлөв бол ямар ах нь ойлгомжтой л байна гэсэн. Тийм. Мөнхзөргөөд ихний подкаст дээр бас хэлчмээр ч юм уу тиймэрхүү зүйл байсан уу? Ер нь энэ яг саяны нэг юм хар яриа. Энэ бол мэдээж өмнө нь одооноос өмнө өөр цаг үед гол ус загастай их үед тулыг бол агендаг байлаа. Тул агнуурын загас байлаа. Тэр үед бол агнж ийсэн тий. Одоо тэгэнгүүт нөгөө тэр үед цаг хугацаа ингээ өнгөрцөн. Бүх юм шал өөр болсон байхад манай энэ загсдын дунд санаатай ч юм уу санаагүй ч юм уу нэг юм ам яриа. Би бас санаатай байгаа шүү. Тэгэл өөрөөсөө тэрэнд итгээл тэгэл ингээл өөр орлоо. Одоо ингээд баг их загсчил ерөөсөө юм юм шүү. Зөргөө чи ингээ загас мас өрчүүлээд байгаа. Наш тулстай зөөндөө болцсон. Тэгээ наад тул чи ингээ бус загсаа идэт байна. Нөгөө зэв хадран гэдэг зэв хадран байхгүй. Тэгээ энэ нэг юм сонир үзэгдэл тэр байгалийн зэрлэг амт байхгүй. Хүмүүсээс ямар ч байдлыг авахгүй тэр өөрийнхөө зүйлсээ унгоор үлсүүл идэн үрч өстой үедээ үрчин. Тэнгүүт нэг юм хувийн хоттой малнаас одоо гаргаж өгöd байгаа юм тий. Энэ ингээ болохоо байцсан. Энэ ингээ өгшрөөд байна. Энийг алчих. Яг нэг юм хоттой хоноо хоолж байгаа юм шиг хоол арамлаач байгаа юм шиг. Энэ нэг хэдээд наадахын тийм боловлаад биднэрт нэг хөг их гээд байгаа юм шиг. Нэг юм байгалийнхаа нөгөө үндсэн явж ирж байгаа энэ нэг юм зам л байна шүү дээ тий. Энийг нэг өөрийнхөө дур зоргоор ингээс их гаж байгаа юм шиг. Тэгэнгүүтээ ингээл тул их болцсон. Ягаад тул их болцсон? Яг их болцсон даа биш. Их тгээ өмхөд байгаа юм байхгүй юу ерөөсөө. Зэв гадрын өмхдөг байсан бол одоо тул өмхөд байна. Яасан зэв гадрынгийн загсчаад ингээ шүлнийх сайхан. Одоо энэ яг юу хэлээд байгаа юм бэ гэхэлэр яг үндэ бол тул загс их байгаад байна гэсэн. Тул загс маань бол тэр өөрөө болох тэр Монгол орны улаан наманд орсон загс. Юу н дэлхийн хэмжээнд бол маш одоо ховор зүйл цэнгэг усны хамгийн том загс одоо махчин загс гэж үздэг.
Тэгэхээр тэр талаараа бол ховорцсон зүйл. Ер нь бол энэ чинь дэлхийд тийм олон ч газар байгаад байдаг ч юм биш. Ер нь бол биднээс үед бол бас манай тул байна гэдэг бол босдоо энэ хэдэн зуун улсаас хэдхэн л улстай байгаа шүү дээ. Бараг 10 хүрэхгүй улсад байдаг тийм ээ. 10 хүрэхгүй. Тэгээ Орос, Монгол, Казахстан, Солонгос, Япон. Тэгээ 6 мургахан л улсад юу байгаа байхгүй. Гэтэл яг энэ 6 улс дотроо бол одоо яг үүндээ бол тийм илбэг биш гэж үздэг байхгүй энэ бүгдэнд нь бол. Тэгээ энэ бол юуг одоо ингээ харуулад байгаа юм бэ гэхлээр яг өнөөдөр одоо тэдний эзэжил болж байгаа бусад одоо зэвэг, хадран тэгэл бусад одоогоо жаргахан одоо сахал тэргээл мэрэлж маш олон төрлийн загснууд байгаа. Эднүсийг хит их агнуур явагдсанаас болоод тэднүсийг эзэжил хомсдсон. Тэгэхээр эзэжил хомсдох тэр загсны нөгөө шилжилт хөдөлгөөн уламжлал идэвхтэй болно. Тэр их шилжилт хөдөлгөөн өдөрт 4-5 км бараг шилжилт хөдөлгөөн хийж байгаа загас тэнд өөртөө нөгөө нэг энерги зарцуулж байгаа шүү дээ. Мэдээж дандаа урсгал сүрж байгаа. Тэгээ дандаа нөгөө эсрэг үйлдэлтэй юм хийж байгаа учраас энерги маш их зарцуулаад тэгэхээр тэр нөгөө яг мөлсөглөн юм шиг байгаад тул их байгаад байгаа. Өссөн бүр амар их өссөн юм шиг хүмүүс санагдаад байгаа байхгүй. Яг өмнөд бол тийм биш. Яг өмнөд тулын засан л өссөн байгаа. Тэг өссөн, нэгдүгээрт өссөн, хоёрдугаарт тэрний эзэжил байхгүй болсон байна л гэсэн. Тэгэхээр биднээс юу анхааруулж байгаа гэхээр танаас одоо яг зэвэг болон хадран загас дахиад дээрэс нь нэлээд хэдэн төрлийн одоо жаргахан загаснуудыг бас давхар үржүүлэх. Биднээс бас ажлынхаа төлөвлөгөөнд бас оруулаад байгаа юм л да. Жаргахан загаснуудыг бас үржүүлэх хэрэгтэй. Жаргахан загаснуудыг үржүүлж бас хийж яах юм бол биднээс нэгдүгээрт бол биднээс байгалыг хамгаалах гэж байгаа юм чинь мэдээж зэрэг бусдын эзэжлийг бас бэлтгэл хэрэгтэй болно шүү дээ. Тийм шүү дээ. Өөрийнхөө байгаа загсаа тоодлогоо багасгахгүй байх юм тул биднээс тэрнтэй дүүцгүүж жаргахан загаснуудыг бас үржүүлж хийх хэрэгтэй байна. Тэгэхээр ер нь бол олд байх ингээд загсны тоо бол ерөөсөө нэг нормал хэмжээндээ хаач байсан очооч байгаа. Тэнгүүд тэрийг өсгөх гээд яваад байна. Тэнгүүд нөгөө нэг яг нэг хууль мөл батлагдаад нөгөө тул загсаа хамгаалах гэхээр яг бүгд тул авахаа байж. Тийм тул байхаа байж. Тэнгүүд нөгөө нэг бусад загсаа аваад ангууд нөгөө өсөглөн учраас тул төрүүлж дэгэнд ороод байна. Тэгэхээр одоо нөгөө ерөөсөө бусад бас нөгөө нэг тижэл болдог загас жарахаануудыг бас үржүүлъя л гэдэг юм яригдаад байгаа юм шүү дээ. Тийм. Ер нь бол яг нийт одоо яг массын үнцэн хэрэглэн тэр загснууд л байхгүй. Одоо биднээс үржүүлээ. Яг хамгийн их сонирхож байгаа загснууд чинь тул зэв хадран цагаан загас. За хилэм гэж ярьдаг те. Энэ чинь нөгөө хилэмнээс усна болохоор цэнгэг усны одоо амьдрах дасан зохицох чадвар харьцангуудаа муу. Одоо булуу цагаан тэгээ цулбуртыг ботход. Тийм болохоор яг энэ тэгэд ятгах цөөх ерөөсөө ингээ гурван зүйл. Энэ гурван зүйл дээр нийт сонирхлын яг үндэ 70-80%. Одоо тэгээ бас нэг юм нөгөө хуучнаас ирсэн нэг юм яриа байгаа шүү дээ. Нүүрийн загас иддэг бай, нүүрийн загас муухай. Тийм. Гурван натар. Тийм замаг амтдаг. Би бол голын загас чи би өстө дандаа тул зэв ачдаг. Хуучин үед бол тэрнтэйгээ тэр байсан өнгөрсөн. Одоо бол тэгчлээхэд нэгдүгээр та өөрөө цөөхөн байгаа амьтдыг улам хороож байна. Хоёрдугаарт агнуурынхаа бол одоо ингээ улам чангарч байгаа технологийн загддаг албатай ингээл орхон загасчд баригдлаа зөндөө торгууллаа уулуурхаа ингээ чадахгүй юм гэж гээл. Тэгэхээр эн чинь зүг бохгүй юу? Ягаад гэвэл тэр ховорцсон үнэн ховорцсныг төрөөс бол хууль хэрэгжүүлж энэ хуулийн одоо хуулийн хүрээнд арга хэмжээг авч байгаа. Зорилго нь юу вэ? Олон болох гэдэг байхгүй юу ерөөсөө. Тэрнээс ингээл нэг хідэн загсчдаас нармалчаал. За Улаанбаатараас те энд Улаанбаатараас нэг загсч ирүүлэхгүй. Тэндээс загсч ирүүлнэ гэж байгаа хэрэг бол бас биш. Гэж зүгээр нийтээр нь ингээ хамгаалъя. Одоо таанаас болохгүй байна. Загсч үнэхээр болохоо очиж. Тэ өнгөрсөн төгөлдсөн. Тэгэл ингээл нуурын загсч гэхээр нэг мяа загсч болчих гоож байгаа юм шиг. Яг үндэ нуурынхч бай, юуныхч бай те. Одоо ингээд сая доорфлай ороод уусууд ингээд цуглааж юм ярьж байна л та. Тэгэхээр энэ одоо ингээ багасаа ингээ зааж шинэ хүүхд байхдаа ингээ хүүртэй те бид нар бүгдээрээ л дунд бол тэр тулгал тэр хүүртэй. За тэгэл нуурын дээр хүүртэй болсон дараад нь хөөлөгдөг болсон те тэгэл мантлаар ингээ лав дээрээс доороос дундаас авах. Гээд ингээд сурчаад яг хамгийн сүүлийн шатан дээр флай шингийг сурчулууг нь тэр хүн яг нөгөө өсөлт хөгжлийнхөө яг зөв зумаар гэж байгаа. Одоо шинэ огт хөөлгөө мэдхгүй хүн те спиннингээр хөөлгөж үзээгүй тийм хүн шууд флайгийн стример хөөлгүүл аюу халтах. Айгүйх өгөөшөө зоонтэй тэгэл уургаа авал нуцаа тасна. Яг ингээ спиннингээс ингээ явж байгаа флай дээр орсон чинь
За хөөлгөө гэдэг чинь юм байдаг те ерөнхий зарчим нь. Тэгэхээр энэ нөгөө шиг биеийн зарчмаар ингээ явуулвал зоохгүй нэ. Загас бас барьчих нь гэдэг ч юм. Тэгэнгүүт л энэ нөгөө биднөөс саяны ярьсан нуурын загас чинь барьдгүй те би нуурын загас чинь биш юм шиг өнгөрөөд байдаг. Лагуусуудын хувьд бол тэр хүн нөгөө ингээ хүүртэй ажиллах те хүүрний энэ ингээ байхгүй болчих واخхой. Тэгээ нөгөө практик байхгүй. Тэгээ ингээд мэддэг хүнээс асуух эсвэл YouTube харж байгаа ч юм за нэг иймэрхүү юм байдаг. Ингэж байгаа нэг барил болдог ч юм. Ер нь бол яг үүндээ бол яг биднес зүгээр яг цэнгийн усны засал гэл айгүйх хүн болгонд тэгж байгаа болохоос шүү. Монгол орн бол өөрөө цэнгийн усны орн шүү дээ. Яг үүндээ бол бүх ус маань цэнгээд тооцогдож идэг. Маа заснууд бол дандаа цэнгийн усны заснууд гэж яддаг шүү дээ. Ер нь бол одоо нэг ийм нэр миний нэг санснаас ийм болсон. Эхний подкаст гарснаас хойш би ер нь үржүүлнэ гэж бодож айгүй олон байгаа юм байна. Тэгээ би тэнд үржүүлэх гэж байгаа, энд үржүүлэх гэж байгаа гэдэг ингээд бас нэг холбож өгөө чинтер гэдэг байгаа байхгүй. Тэгээ биений хувьд болохоор яагаад байгаа байхгүй. Үржүүлэх нь зөв мөртөө за би үржүүлээгээд үржүүлчихдэг зүйл биш шүү дээ юм байна. Тийм. Тэгэхээр бас нэг талдаа тиймэрхүү хүмүүс гарч ирж байна. Тэгэхээр энэ нэг асуулт асуу шүү. Хоёрдугаарт нь болохоор бас мөнх зэрэг дээр бас хүмүүстэй ингээд уулзаад явах ч одоо хитрхи их болчиход байгаа чинь үржүүлж яах гээд байгаа юм бэ гэл ингээд шүү дээ. Тэгэхээр эн чинь Монгол зөвхөн үржүүлээд байдаг биш. Дэлхийн дээр үржүүлж байгаа шүү дээ. Дэлхий дээр одоо юу гэдгийг хамгийн супер одоо үржүүлэг хийдэг улс ер нь аль юм? Манайх 1-100 гэж үнэлэх юм бол манайх ер нь хэддүгээр 1-100 оноо өгөх юм бол манайх ер нь хэдэн оноо өгөх юм? За эхнийхээ нэг хэлэх юм. Тийм хоёулын асуулт байгаа. Эхнийх нь бол тэр юу гэж байгаа лээ. Нөгөө би одоо үржүүлэх гэж байгаамаа. Би бас одоо за одоо юу гэдэг би одоо нэг ганц нэг асууна гэдэг. Тэгээд өөрөө баг ингээд баг үдирдээд ингээд туг бариад явах чинь штэ. Тийм. Мэдээж зэрэг бол шууд тэгээд үржүүлчихдэг юм уу? За бас мэд таадаас асуух байх. Ер нь бол ер нь загас үржүүлэг хийхин тулд тухайн одоо мэдээж зэрэг л одоо улсын одоо өөрийнх нь юугаар бодлогоор явагдаж байгаа шүү дээ. Нэгдүгürt бол тэр загас үржүүлэгч байгаа хүн дотор яг загасны мэргэжлийн хүн байна уу? Яг загас үржүүлэн мэргэжлийн хүн байна уу? Дахиад дээрэс нь экологч хүн байна уу? Тийм үү? Экологч чинь нэгсэндээ хөрөлөн борцны судалгаа гэсэн үг шүү дээ. Тэр судалгаа хийх хүн хэрэгтэй. Ус орчны судалгаа хийх хүн хэрэгтэй. Дахиад дээрэс нь тухайн одоо газар нутагт үржүүлэх шаардлагатай мó шаардлагагүй мó гэдгийг биднээс судалгаа хийгээд одоо тухайн байгууллага маань дурдсан хүмүүс тэр нэг ярьсан хүн бол одоо над шиг л хүн байгаа байхгүй. Таны дурдсан хүмүүс яагаад байх хэвтэй? Одоо та хэлж ш тэрийг бас дурдаад явбал тий. Ер нь бол загас үржүүлэгч гэдэг бол мэдээж хэрэг биднээс байгалаас байгаль дээр өөрөө үржиж байгаа амтныг биднээс боломжийг нэмэгдүүлэх гэж биднээс барьж нэгсэн зохиомжтой хэлтүүлэг хийж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр биднээс тэрнээс муу хийж яхах юм бол биднээс хийх хэрэг байхгүй. Биднээс айгуул бол магадгүй зүгээр тэр байгаль дээр өөрөө яг үржээд үр төлөө гаргачих боломжтой байсан загаснуудыг авчираад нэг газар бөөгнүүлж байгаа устгал хийж байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэн дээр маш том хариуцлага хэрэгтэй. Дахиад мэргэжлийн яг тийм одоо ямар нэгэн одоо бүх зүйл одоо магадгүй шууд 100% техник одоо юугээд найдад хийнэ гэж байхгүй шүү дээ. Тинчээч мэдээж мэргэжлийн хүн байгаад энэ ус маань одоо ямар байна, болж ийн үгүй юу, хүчил төрөгчийн хэмжээ дутагдж ийн үгүй юу гэдэг чинь тэр нөгөө хилэмж нь бүхэл нөгөө тэр агуулдаа буюу төрснүүд дээр гарч ирж байгаа байхгүй. Тэрийг унших хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээс бол зүгээр хүний ингээд хийж байгааг хараад гараад хийчнэ гэдэг асуудал биш байхгүй. Миний одоо яг хөө тиймэрхүү би тэгэж комментууд их байгаад байхад би бодож байгаа. Одоо жишээ нь за 90 им бэлгийн хэсэг цуглуулж аваад нийлүүлж байгаа ерөнхийдөө одоо нутаг орныхоо голд үржүүлчихэл гэж бодоод байгаа шүү байхгүй. Гэтэл би бол тэгж боддог байхгүй. Гэтэл мэрэгжлийн хүмүүс энэ чинь хэлдэг. Зургатаар харахтаар ингээд зургатаар буюу одоо нэг гэсэндээ биднээс одоо сүүлийн үеж үзсэн сошиал ертөнц зур үзэхтэр нэг төмпөнд ч юм уу ийм загсын шахаал төрсийн авангуудаа дээрэс нь нэрийн шахаал гутгаал тэгэл үр тогтчод юм гэж ойлгоод байгаа байхгүй. Тэгээ тэр чинь ингээд тодорхой минуттай цаг хугацаатай тийм үү. Жишээлх юм бол хэд их удаан болох юм тэр одоо нэгсэндээ үр тогтоогоод тайвшруулад байлгана гэдэг их тэр чинь тэр тэгсэн доо өндгийс маань бол ганцхан удаа мембран нөхтэй байдаг. За тэрэн лөө нэг юм уу нэг л орох хэрэгтэй байгаа шүү дээ энэ байгальгаа үйл. Гэтэл магадгүй хоёр орсон тохиолдол бол тэр өндгийс шууд хүчж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө 90 бэлгээс им өндгийс хоёрыг хоорондын харьцаа гэдэг бас чухал байгаа байхгүй. Жишээлбэл тэр чинь зас болгон дээр өөр өөр байна.
Жишээлх юм бол одоо тол загсан дээр гэхэд нэг юм загсанд хоёр ир загс гэдэг юм уу. Ингээл ингээд харьцаанууд нь өөр өөр. Хилэн загсан дээр нэг охин загсан дээр одоо хоёр ир загс ч юм уу ногддог ч юм. Ингээд янз янз байдаг хөөхгүй. Эднес чинь нөгөө ингээд угаасаа шинжлэх ухаан гэдэг бол цаанаасаа угаасаа орцтой, горонтой, жоронтой, минуттай, секундтай бүгд юм хийж байгаа байхгүй. Тэрийг тэр одоо үржүүлэгч алийг өөртөө одоо гашуулж авч чадсан байна. Эсвэл бол арай өөр чинь өөрийн гэсэн технологи, өөрийн гэсэн арга зүг бий болгох гэж л өнөөдөр бид үсэнчээ сууж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр яг Америкт ингээл хийдэг, Монголд яг ингээл хийн гэсэн үг бас биш. Тийм байх. Тэгэхээр би энэ Америкт байгаа технологи Америк арга, Монгол арга одоо монголчууд ингээд шууд ковидо тавьчихад бол хэцүү байхгүй. яа тэгвэл бүх юм нь Тийм. ахын хэлж байгаа Мэргэжлийн хүмүүс байхгүй бол Тийм. хэлж байгаа ахын хэлж байгаа бол яг үнэ шүү дээ. Мэргэжлийн хүмүүс байхгүй бол чи тэнд байгалаараа үржигч байгаа юмнуудыг цуглуулж авчираад энэ тусгаар хийгээд бүр байхгүй болох. Тийм, бүр байхгүй. Тоо толгоонд нь шуудаар 1 жилийн үр төлөгийг шууд одоо Шууд байхгүй. шууд байхгүй болгож байгаа юм байна. Нэг жилд одоо яа гэвэл 100 мянган ширхэг одоо жишээл нэг юм жижиг одоо савд 100 мянган ширхэг агуулдаг гарчих байсан болвол чи 20 мянга 30 мянга болгочвол эн чинь алга үстэй. Тийм, алга болох юм шүү. Тийм, хүн аргад тийгээд байгаа юм шиг харагдал байгаа болохоос биш. Өөрөө ч би 70% харагдaltaй. Тэгээд хамгийн гол нь байгаль дээр хийгүүл. Тэгээд ахын юун дээр нэмэл ярьсан дээр нэмэлхэд хуулийнхаа хүрээнд бол та үржүүлж болно. Та байгууллагатай байх хэрэгтэй, таны байгууллагт мэрэгжлийн боловсон хүчнүүд байж байгаа арга туршлагатай юм хүмүүс байх хэрэгтэй. Тэгээд хоёрдугаар үндэслэл хэрэгтэй. Яагаад энэ гол дээр загс үржүүлээд байгаа. Яг ямар учраас те. За энэ үнэхээр ховор болцсон. За эсвэл энэ ингээ зам ихтэй тань. Энэ ингээ ургамлжаад тань ч гэдэг юм. Ургамлжаад байвал ургамал идчтэй загсын илүү хийх нь байна. За ингээ зэв бадрын сөрцөн бол зэв бадрын ингээ яг нөгөө тухайн газар бүс нутагт нь тохирох загсыг судалгааны үр дүнд олоод за энэ загснаас ийм байвал яванда 5 10 жилийн дараа энэ загснууд ингэж өсөөд нийт ургамлжсан одоо намагжаад байгаа талбай гэсэн үг шүү дээ. Намагжаад байгаа талбай ийм хөр буур. Энэ нөрөө ургамлаа идэхээс гадна за бусад махчин загснууд байна те шүү. За хүн бас загс чинь бас ингэ барих ийм боломжтой байна. Тэгэхээр ингээд нөгөө тухайн загсныхаа давуу болон сул талуудыг тэр гол усан дээрээ харьцуулж үзээд тэгээ хамгийн тохиромжтой загсыг хийвэл тухайн голынхон усан орчны экосистем чирэгтэй эргүүлээд хүндэж хэрэгтэй болчих. Тийм ээ. Шууд ч үржүүлчихдэг юм шүү дээ. Тэгэхээр заавал судалгаа. заавал судалгаа хийх. Энэ хэсэгт нь ингээд ийм асуудал болоод байна. Энийг арилгахын тулд ийм төрлийн загс гэдэг. Тэр чигт нь ч биш тийм ээ. Ер нь тэр чинь гоё бол яг таны ажилч үр дүнтэй тэгээ хууль ёсны дагуу болчихж байгаа. Зүгээр хүн сэргээлт гэдэг чинь л гол нь тэр байхгүй. Тийм үстэй. Хаана юун дутагдаад байгаа гэдгийг л биднээс олох хэрэгтэй. Тэгжиж биднээс тодорхойлоод за тэгээ байгаль орчныхаа хамдаа мэдээлэл өгөөд биднээс ийм чиглэлд дэд удаагийн судалгаа хийхэд манай энэ оголд одоо ийм шалтгаанаар хамаагүй үүний хүчин зүйлийн нөлөө дахиад ирсэн байгалийн өөрийнх нь хүчин зүйлийн нөлөө тэгэл цаг ууртаа хамаарсан ч байт юм. Тэр юугаа тодорхойлоод тэрэн дээр биднээс загсаа сонгож авал ийм загс үржүүлэх чинь гэдэг нь нарийн гаргаж ирж байгаа. Тэгэхээр мэдээж хэрэг хүн орон нутгтаа загс үржүүлээ буян болъё гэж бодлого л яах вэ. Гэхдээ энэ би ингээ бас бодохоор биднээсээ ажил ингээд ярихтаар буян гэж яригадаад байгаа байхгүй. Тэгээ заримдаа болох тэр ингээд бас хүн амтнд дэлгэр бас санаа зовморч хүнээс чи буян хий гэдэг их амар шивтлэн мэдлэгтэй хүн шиг ингээд ярих гад байгаа юм шиг ярьчих болчих гээд байгаа байхгүй. Гэхдээ ер нь бол яг харир хиллээр халдлагатай хүний урд ингээд ном уншуулж яснаас илүү буян байхгүй. Би бол тэгж бодож байна. За энэс фильмнээс уугараа манай нэрээ. Хэдүүлээ бас бид энд нэг English ийн гэдэг газар бас бид энд хамтарч ажиллаж байгаа. Нөгөө нэг гадны оронтой харьцуулахад биднэрт ер нь хэдэн оноо. За энийг хамгийн супер нь явуулсан. За хамгийн супер явуулсан. За хулдын өгийн загсан дээрээ гэвэл энэ нөгөө Норвег, Швед те. Нөгөө одоо манай зэвгүүд шүү дээ тий. Тэгээ одоо нөгөө төрөл бүрийн салмонууд байна. Тэгээд Оросууд орж ирнэ. За. Одоо энэ Оросууд дэлхийд бол тэр нэг хоёроор явах юм. Тэгээд Америк гээд Орос гээд Япончууд бас аягүй сайн байна. Турк бас орж ирж байна. Тэгээд энэ нөгөө хамгийн анх энэ хулдын өгийн загсыг одоо бидний энэ үржүүлж байгаа аргыг Оросууд анх 1920 оны үед туршаад үр дүнгийн батлаад ингээд дэлгэрүүлсэн нэлийн дээр юм шүү. Тэгээ одоо энэ бол 100 жилийн өмнө. Тэгэнгүүт энэ улс чинь өөрөөсөө загсны асрах хэрэгтэй. Ерөөсөө яг нөгөө бид нар нүүдэлчин хоньны мах гэдэг шиг Оросууд чинь загс төмс хоёр. Ерөөсөө. Тэр нөгөө өв уламжлал ясанд нь ингээ уйдсан болохоор Оросууд бол маш сайн ер нь бүх төрлийн загсыг үржүүлж байгаа. Америкууд бас хийж байгаа. Тэгэл нэгээ сая Норвег орнууд байна. Азиас хүү тусны загснууд гэвэл Япон, Солонгос хоёр.
Одоо манай зэвг биднээс ингээл алж идэл ингээ сайхан л байна л та. Тэгээ явандаа байхгүй бол наа Солонгост бол зэвг улаан онд орцсон. Зэвгийг алах хоройтой. Ийм жишээ. Тэгээ солонгосууд жил болгон зэвгээ тавьж идэг. За Орос хөлөөлөд 100 оноо өгвөл Монголд үржүүлэх. Манайх яг яг нөгөө үржүүлгийн туршлагаараа хүүт уусных гэвэл одоо жишээ нь Чехэд ингээд төрөл бүрийн загас үржүүлэгчтэй байгаа шүү дээ. Одоо ингээд зэвг хадран хүүт уусныхан байна. Булуу цагаан цулбур төв бүлээсныхан байна. Тэр англиараа ингээд авч үзвэл биднээс бол турлын хувьд бол туршлагатай байна. Яг зөвхөн шивэр турлал гэж загсны явд авч үзвэл. Яг л Оросууд хийсэн, Казахстанчууд хийсэн. Тэгээ ер нь бол манайхан байгаа та. Хятадууд хийсэн баг тэгээ дараа нь. Хятад хийсэн мэт. Ер нь яг нөгөө ер нь манайхд бол үржүүлгээрээ одоо нөгөө хитийг үржүүлээд байгаа юм шүү. Та нар одоо бариг болцгоо гэж хэлэх гээд шүү. Тэр чинь тооны хувьд бол биднээс хааж хүрэхгүй. Нэг хүн мөрөдөж би сая нөгөө арга зүй яг нөгөө ингээд хөдөлгөөн ингээд практик дээр батлагдсан юм нэг бодлоо ярьчихсан. Жишээлх юм бол одоо энэ би яагаад нэг хөв гэдэг юм бэ гэхээр түрүү жилийн одоо юунд бол яг нэгсэндээ биднээс аль биесны мэдээллийг л авч одоо ярих хэрэгтэй шүү дээ. Байгаль орчинд ямар мэдээлэл байна? Байгаль орчны яамд. Тэгэхээр биднээс аль биесны ярих хэрэгтэй учраас түрүү жил бол яг одоо загас үржүүлэх хийнэ гэдэг аль биесны 3 байгууллага хүсэлт авсан байгаа байхгүй байгаль орчны яамнаас. Зөвшөөрөл авсан. За тэрэн дээр нь болохоор чулууд тул төслөг байж байгаа тийм үү? Тэр төсөл байна. Тэрний дараачих дээр нь болохоор юу байна? Туул голын засны үржүүлэх доктор. Тийм сайхан докторын. Дахиад дээрэс нь одоо манай тэнүү загас үржүүлэхийн холбоо. Одоо ингээд энэ гурвал яг түрүү жилийн хэмжээнд бол яг улсын одоо хэмжээнд үржүүлэх хийсэн 3 байгууллага байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ байдлаар ингээ хэрвээ аваад үзэх юм бол улсынхаа хэмжээнд ярих дээр юу ч яахгүй юм чинь. Тийм нийт одоо манай усан айл савын загсны одоо тоо хэмжээ хэрхэн багассан бэ гэдгийг надаар хэлүүлдэг бүхэн мэдчихэж шин. Гэтэл энд 3 байгууллага 3 газар л загс үржүүлсэн байна. За хууль нэг нь бол орон нутгийн одоо шилэх юм зөвшөөрөлтөөр гэдэг юм уу яа тийм арангаад бас нэг залуу бас үржүүлээд байгаа юм шиг яригдаад байдаг те. Тийм яриа л байдаг. Яг нөгөө хууль нөгөө зөвшөөрөл одоо яг хуулийн дагуу авал зөвшөөрлгүйгээр тэр хүн ингээс сайн дураараач гэдэг юм уу те. Тийм. Ингээ болчихчих. Орон нутгаас дэмжиж ижил тэгж явагдаж байгаа л да. Тэгэхээр орон нутгийн дэмжиж. Тэгэхгүй бол тэр тэр чинь бол хууль бус аах. Яг нөгөө яг яагаад хууль бус болоод байгаа юм гэхлээр тэр хүн өөрөө хичнээн үржүүлэх сэтгэлтэй байгаад байгаа ч гэсэн яг тэрэн дээр нүг төрийн хяналт гэж нэг байгаад байгаа шүү дээ. Энэ загсыг яг энэ хүн байглаас илүү давуу талтай олгож чадсан мөг юу? Яг бүр унгаагаад байгаа юм уу? Энэ хүн зүгээр тийм чадна гэж барайл нэг 10-20 загс юм уу? Өндгөөсийг аваад ир билгээстэй нь авчаал нийлүүлээл тэнцэнээс яг хитэн жирхэг гаргаад яг хитэн жирхэг авах ёстойгоос хитэн жирхэг өнөөдөр байгальд нийлүүлээд байгаа юм бэ гэдэг чинь биднээсээ нөгөө хийсэн ажиллахын тайланг яамдаа мэдүүлээд яамд тэрийг хөлөмжшөөрөөд биднээсээ нэгсэндээ тайланг хүлээж авч байгаа. Тэгээд эх жил нь энэ хүмүүс чадахгүй гэдэг нь энэ жилийн тайлангаас хамаарал дараа жилийн зөвшөөрлүүд нь олгогдоо явж байгаа. Тийм. Бас яг нөгөө хүмүүс бол нөгөө түрүүний ярьж байгаа үйлчлэлд хэлэхэд яг орон нутагтаа загас үржүүлэхийг хүсэлгүй яах вэ? Гэхдээ эхний ээлжинд бол хамгийн түрүүнд нэгдүгürt бол судалгаа байх хэрэгтэй. Тийм. Тэгэхээр яг нөгөө хүрээлэн буй орчноос нөгөө экологч, гидробиологч, усны хүн гэж эднэс чинь хэрэгтэй байна гэдэг чинь нөгөө тэр ус маань усныхаа найрлагыг нэгдүгürt мэдчих хэрэгтэй байна. Хүрээлэн буй орчин одоо шилэх юм бол биднээс дан ганцаар тэнцээний гол байгаад байдаг. Тэр гол дээр тэр голыг дагаад хідэн айл нутагсч гин үү те одоо зусч гин үү. Тэгээд тэрэн дээр хідэн мал орж гарч гин үү гэдэг чинь үрдээ загсны чинь цэвэр усны нөлөөлж байгаа шүү. Жишээлбэл хуучин бол яа тийм нэг одоо шинэ дунд гол дээр гарлаа гэж бодоход нэг жилдээ 2-3 мянган айл цусланд гардаг те. Ингээл юм байсан болвол одоо бол тэр гол дээр чинь нөгөө хүнээсээ гадна дахиад малын тоо толгоо манайч айгүй олон малтай очлоо шүү. Хэдэн сая. Тэгэхээр л харин мэрэгжлийн тэр нөгөө нөлөөнүүдийг чинь ингээд судалж ижил яг одоо энд юм байна ус энэ үндэнтэй засаг. Тэр чинь нөгөө байгаль орчинтойгоо хамаарад байгаль орчныхаа одоо байгууллагуудтай хамаарад энд юу нь одоо яад юм болохгүй бол энэ малын тодлогоо их байгаад байна. Энэ нутагчдыг аягүй цөөрөлмөр байна ч гэдэг юм уу.
Тэгэх юм бол энэчнээ усны найрлага зүгээр болчих юм байна. Ийм загас багассан байх юм байна. Энд нь ингэж нөлөөлөх юм байна. Энэ ийм нарийн байх юм аа. Тэгэхээр хүмүүсийн яг нөгөө сэтгэлийн хөөрөл гэж байдаг л да. Би бүгдийг хийчмээр ч юм шиг санагддаг байдаг л баг. Энэ мөх гэрэл мөх зориггүйгээр бүх асуудлыг шийдээд энэ сайхан докторгүйгээр би өөрөө чадна гэдэг тийм нэг хэсэг бүлэг хүмүүс байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс энэ одоо аливаа нэгэн нарийн мэргэжил гэдэг бол зүгээр хараа сурчдаг зүйл угаасаа биш байхгүй. Тэр хамгийн гол нь хараад зүгээр ингээд хийх үйлдэлийг хүн давтамжаар сурж болно. Гэхдээ тэрний нөгөө үндсэн хэлэмжийг хүн уншиж чадахгүй. Уншина гэдэг чинь хамгийн чухал байгаа шүү дээ юм сте. Энэ ямар организм, энэ өөрөө ямар ажилтнаа заасан өөрийнх нь ер нь амьдрах орчин ямар ах хэвтэй гэдэг тэр үндсэн гол ойлголтоо тэр чинь мэдээж зэрэг боловсролын яам одоо боловсролын одоо энэ гэсэн хангаж байгаа тэр газрууд мэдээж зэрэг тэр ингээд батлаад тийм үстэй. За энэ 4 жилийн нормтойгоор ингээд сураад бакалавр зэрэг авсан хүн одоо ийм чадaltaй болж гарах нэ гэсэн ийм боломж байсаар хатал тэр хүн өөр ингэсэн зүгээр л энгийн одоо харах ханаараа хийгээл болцдог болов дэлхийн өнөөдөр аим шиг болцсон баг шүү дээ. Бүр янз бүр болцсон баг шүү дээ. Гэтэл тийж чадахгүй шүү. Тийм мэрэгжлийн хүмүүс байгаад яагаад тэрийг хийгээд байгаа гэдэг нь дордуулчих үедээ гэдэг зүйл байгаа байхгүй тийм. Тэгэхээр нөгөө нэг бас яг энтэй зэрэгцээ дахиад нэг юм өгдөг байхгүй. Гол дээр бол ингэж шүү дээ. Гол дээр одоо яг нөгөө сайхан сэтгэл байна тийм. Тэнгуудаа мэрэгжлийн хөнгөө ингээд дордуулчих магадгүй. Гэтэл нэг ингээд бүр цөөрөм үүсгээд баг скул бол нэг карьер ч юм уу ингээ нэг юм цөөрмүүд ингээ ус ороод ирсэн. Тэн дээр үржүүлэх гэж гол дээр байхгүй юм чинь тэр нуур нь одоо тэр цөөрөм дээр үржүүлэх бараг л хийгээд ингээд энд нэг юм цөөрөм байгаа би энийг үүсгэж хийх гэж байгаа гэд бас хүмүүс айгүй их яриад байгаа байхгүй. Тэн дээр чинь бас бүр гол дээр байхгүй юм чинь цөөрөм чинь бол бүр хэцүү үржүүлэх яваа юм сте. Тэр амьдрах орчин эдиш тийжээд урмуул гээл одоо бүр ерөнхийдөө яг байгалаар нь ингээд за ингээд өнөөдөр энэ жил карьер ухаад өргөчлөө гэхэд яг байгалаар ингээ хайчлаа гэж бодоход нэг 5-8 жилийн дотор тэр яг ерөнхийдөө ингээ загас нутгших одоо тэр ургамал те дээд доо замгнууд планктон идэж за ёроолын амтан гэд ингээд энэ бүх орчин бүрдэж байгаа байхгүй ийм хугацаанд яг байгалаараа тэгээд араас нь загас тавьж бол за үнэхээр дахиад судалгаа хэрэгтэй за энэ карьер дээр яг юу байгаа те ямар шавьчнууд байгаа тэр шавьж нь олонгуул тэр шавьжийг гэдэг заслал тавигдах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол өөр загас тавилаа гэхээр мандлаас идэж ижлийнхэн 60% одоо загас байгахад тэр мандал дээр шавьж буудгүй ёроолт нэгээд бүх шавьжнууд нь байж идвэл тэр загас ороод ер нь нэг 80% нь бол хэцүүдээ ингээд урт хугацаанд навц. За 20% үлдэн шүү дээ. Тэр 20% нь дасан зөгцөөд дахиж үржинэ. Гэх ч юм уу иймэрхүү дахиад нөгөө судалгаатай бол байна. Би нэг ийм асуулт бас асуух гэдэг юм. Би ч нэг бас нэг хайгуул нэг уулуурхай чиглэлээр нэлийн ингээ явсан. Тэгээ одоо яхав нөгөө Монгол улс ч нөгөө хөгжихийн тулд ингээд ухалгүй яхав тийм. Тэнгуутаа ухлаа гэж бодоход нөгөө нөхөн сэргэлт хийх ингээд ухаар нөхөл үүснэ тийм. Тэгээ нөхөн сэргэлт хийх хамгийн супер арга чинь бол буцаа шороогоо ингээд ийм хийж байхгүй шүү дээ. Зардал амар өнөртэй тийм. Тэрийг ядаж усаар дүүргээ тийм. Усан орчин бүрдүүлээд тэгээд тэр нэг говь нөхцөл ч юм одоо бас нэг уулгын чинь говьлуу бас их шүү. Хөөрхөн говь цөөрмөө төөргөөрхөн хүний оролцоотой нуурууч тийм ингээд нөхөсгөл хийвэл гоё гэж би зүгээр боддог байхгүй. Одоо тэдэр эхлэх баг. Тиймэрхүү уулуурхайн компани дээр та хэдтэй нөхөн сэргэлтийн талаар ингээд харилцдаг юм уу? Одоо ер нь эхнээсээ ингээд нэг амууд ч юм уу тодорхой юмнууд бол дуусаад энэ нөхөн сэргэлт үе ирж байгаа шүү. Ер нь бол одоогийн байдал биднээс бол зүгээр ханддаг хүмүүс нь бол энэ кариг бол хайрга олборлдог юм. Карьерийн л байгаа байхгүй. Тэднээс нөгөө тэг хэмжээг шороог нь авчин чинь боцож булаад ч тэр дүүрхгүй шүү дээ. Тэгэхээр тэднээсийнхэн бас ханддаг юм аа. Тэгээ ер нь бол яг биднээс бол яг үнэндээ нөгөө карьер гэдэг юмыг яг ямар одоо зориултаар ашиглах гэж байгаа юм бэ гэдэг үндсэн зорилт гарч ирэх байхгүй. Хэрвээ би одоо хайрах ч юм уу, тийм одоо карьер ч юм уу, эсвэл цөөрөм ч юм уу бэлтэн гэдэг тэр ямар одоо нөхцлөөр ямар одоо байдлаар ашиглах вэ гэдэг нь нэгдүгürt гарч ирэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр за би одоо юу гэдэг нь жишээлхэн бол аялал жуулчлалын чиглэлээр хүмүүсийг одоо загасчлуулдаг тийм нуур одоо байгуулад нэгснэ тэнцэнээс одоо капитал үүсгэх гэдэг чинь тийм амралт зугаалын тийм бий болох гэдэг байгаа байхгүй. Нөгөө талаас бол энэ чинь нөгөө хоёр янз талтай байгаа. Нэг нь бол тэр цэвэр одоо нөгөө зах зээлд нийлүүлэх таврын чиглэлийн загас өсөх гэж байгаа юу? Тэр нь цөөрм байж хуу чиглэл. Цөөн байж хуу чиглэлээр байх уу гэдэг. Нэг юм хоёр шалтгаан болохгүй. Тэрнээс хамаарат
нэгсэндээ экосистемийг бүрдүүлнэ гэсэн үг байхгүй. А хэрвээ би зүгээр яг аялал жуулчлалын чиглэлээр хүмүүсийг загсчлуулаад загас бариулах гэж байгаа бол би тэнцээ заавал юу байх хэрэгтэй болж эхэлж байгаа байхгүй. Амьд орчныг бий үүсгэх хэрэгтэй болоод. А биологийн одоо суврагыг бий болох үүрэгтэй. Тэгэхдээ тэн дээр биднээс одоо яг хав тэрэн дээр биднээс ажиллах хэрэгтэй болоод үнэ мэдээж хэрэг ургамал тарих хэрэгтэй юу, хаана ургамалтай байх хэрэгтэй, аль хэсэгтээ хайрган байх хэрэгтэй, аль хэсгээ шавран байх хэрэгтэй. Энийг үл яг ингэ зохицуулаад анханаас нь ер нь бол би бол яг анханасаа карьерийн нөхдүүд улсууд ирээд уулзахад нь би хэлтий. Танаас яг ингэ дараа нь нөхөө болох юм уу яах юм? Хэрвээ болгож байгаа, хэрвээ яаж ашиглах юм тэрнээс нь хамааруулаад анханасаа танаас юм хийхдээ яг ингэ өөрөмсгөр эхлэе. Тэ хаана юу байх юм? Үндсэн одоо аливаа нэг зүйл ингэ зурганд гартсан байх юм бол хийгээд амар гэдэг чинь огт зураг гараагүй юм хийхэд хүн аяг хэцүү. Тэгэхээр нөгөө зургаа гаргаад тэр зургийнхаа дагуу нөгөө хөрс яамтууд авах юм. Тэгээд хилчүүл тийм. Тэр бүхнийг анхнаасаа зохицуулчих юм бол эндээс нь чинь тэнд бол ажилчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахад хэлбэр. Хэрвээ тийхгүй гэх юм бол биднээс нэгсэндээ таварын чиглэлийн загас гаргана гэх юм бол тэрний усны чанар л сайн байхад болоо гэсэн үг байхгүй. Тэр одоо нэгсэндээ биднээсийн усан сан болж хөрнө л гэсэн үг байхгүй. Тийм. Тэр нэгсэндээ гадаа талбай нөө хүнээс гарч ирээд гарч байгаа ус маань нэгсэнд байгалийн өөрийн гэсэн наранд одоо юу хөнэ тэргээл автоматар тэр ус маань улмал амьд болоод байна гэсэн үг байхгүй. Би бол биднээс бол хэрвээ таварын загас хэрэглэж байгаа бол хүн тэрний усыг л ашиглаж байгаа байхгүй. Заавал одоо тэр амьд тийж дэмжил байх шаардлага байхгүй. Биднээс автоматар холчж байгаа юм. Маш өндөр уургийн агуулмжтайгаар хооллол зах зээл биднээс нийлүүлэх гэж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол загасны аж ахуй бол одоо хамгийн доотлол 6 сарын үйл ажиллагаа явуулдаг гэж байна. Хэрвээ тэрнээс маш хэмжээгээр явах юм бол загсныхаа хэмжээнээс хамаарат бага хэмжээтэй байх юм бол загс өөр гэдэг чинь дахиад нуурынх нь хаалцж байгаа байхгүй. Одоо жишээ нь 100 литрийн аквариумд хамгийн дээдлэн 100 ширхэг загас байна гэвэл яг тэр 100-аар нь зайлна гэсэн. Тэр 100 бол ингээд 100-ийн аквариумд хоолонтой ингээд бүгд ирж игдэх. Тэгэхээр 100 литрийн аквариумд 120 50 120 загас ч юм уу 150 загас ичвэл асуудал үүсэж эхэлнэ. Хоорондоо нэг ингээд том жижиг ус болчихно. Тэгэхээр бүтээгдэхүүн чинь том жижиг болчихоор дахиад жингийн алдаа гарна. Жингийн алдаа гэдэг чинь дахиад нөгөө зах зээл дээр гарах юм тийм үү. Нэгсэн ингээд бүхэнтэй 6 сар тэнцээгээл 600 грамм болох ёстой загас би хэрэг хит олныг тийжээч 600 грамм болгож чадахгүй байхгүй. Тийм. Тэгэхээр нөгөө би өөрийнхөө нэгсэнтэй хүнжлэхээ хөлөөрж ингэхчээр хэр хэмжээгээ зайгаа багтаамжаа мэдчихэж тэр загсыг үржүүлж хийж ижил биднээс ашигтай байна. Тэгэхгүй бол яг үндэ бол нөгөө амьд амтан гэдэг утгаараа эзэжижэл дахиад дээрэс нь тэрийг биднээс зориуд аргаар нийлүүлж байгаа учраас нөгөө өөрийнх нь өртөг өөрөөс нь даваагаар авчна гэсэн. Тийм байна. 1 кг загс одоо олборлж авахын тулд загсны аж ахуй авахын тулд килограмм 200 г эзэжижэл зарцуулж байгаа байхгүй. Тэгээ тэр нь 6 сарын дотор 600 г болж иж энэ одоо нэгсэндээ аж ахуй маань ашигтай ажиллах гэдэг байгаа байхгүй. Гэтэл тэр богино хугацаанд томруулж чадахгүй бол биднээс алдагдлалд орчих واخгүй. Нөгөө загсны өөрийнх нь өртөг мэдээл эхлэх юм бол зэрэг одоо хин худалдаж авах уу? Биднээс мэдээж ер нь бол яг загсны хэрэглээ гэдэг бол одоо зүүн өмнөд Аз болон Азийн орнуудын нэгсэндээ Европ болон бусад орнуудын улсууд яг их ингээ урт наслаад байгаа шүү дээ тий. Энд чинь бол нөгөө өөрөө загсан бүтээгдэхүүнүүдийн одоо хэрэглээ чинь хувь хүний одоо нэгдүгээр насжилтыг нэмэгдүүлж идэг. Тэгээл одоо өөрөө нь үл орлогдох амин хүчлүүд гэдэг тийм зүйлүүд байдаг. Ер нь бол хүн бодлол хоногт бол нэг 4 г загсны махыг тогтмолтой хэрэглэж яах юм бол одоо юу гэх юм аль тийм залдуу малуу байх тэгэл тэр бүх юм ингээд нөлөө өгч байгаа байхгүй. Тэр дагуугаа ингээ аав үзэх тэр зүүн удаас юм. Тэр нь бол яг манайд одоо жишээ нь ингээд хөрмөн аж ахуй шалга, нуруу аж ахуй шалга. Манай зөвхөн агнуур эрхлэдэг компани гэж байна. Загас зардаг хүмүүс одоо нутгийн брэнд тэгээд манайх шууд байглаар хөргөсгөр угаад байглаасаа бүгдийг нэг аваад тийм. Одоо энэ би харин ингэж боддог хгүй. Үржүүлэгч нь бас өөрөө ингээд хүмүүс ингээд яг нөгөө комментуудыг асуухаар нөгөө нэг заа нэг аль нэг газрын нутгийн хүүхэд манай энд загас ингээд муудчлаа гэдэг би ингээд сэтгэл гаргаж сайхан байна. Тэрийг ингээд нэлээ гэж бодох чинь мэрэгжлийн хүмүүс хэрэгтэй
гэдгийг сая бол дурдлаа тийм. А дээрэс нь мэдээж хэрэг аялал жуулчлал нөгөө нэг зарж борлуулах чиглэлээр ингээд цөөрм үржүүлэе гэж бодоход энэ чинь усгүй байгаа дээрээ л бүх юмөө тохирч аваал тий. Эндээ юм уу үсэхгүй устдаа болсны дараа шумбаж тэрийг хийнэ гэж байхгүй тий. Тэгээд дараа нэг баахан юм хийждэг нөгөө нэг одоо юу гэдэг 2 загас уйл 4 болно 4 8 болно гэж явдггүй тий. Тэр чин грамм ингээд жижигэрэн ингээд зүйлдээ ашиггүй болчвол шал дэмий байх нь байна гээ тий. Энэ болгоны чинь энэ мэрэгжлийн хүмүүст айгуу сайн хийгээрээ гэж бас нэг ингээд уриалах гэдэг. А дээрэс нь удахгүй энэ нэг энэ үржүүлэг гэдэг зүйл чинь нөгөө яг нөгөө гол нуурандаа байгаа нэг юм яг л нэг нормал хэмжээ гэдэг л үж утгах гээд байгаа тий. А тэрнээсээ илүү эн чинь бизнес аялал жуулчлал бол бизнес гэж нөгөө нэг бараа бүтээгдэхүүн бараа таваар гэж хөгжиж болно тий. Тэгэхээр энэ болгонд чинь мэрэгжлийн хүмүүс хэрэгтэй шүү. Тэрнээс одоо юу гэдэг би бизнес хийж байгаа гэж ингээл зүтгэх зүйл биш тий. Тэгэхээр ер нь ийм биш тий. Тайди чинь ажил би болохоор одоо ингээл тайдтай хүн уулзахаараа нөгөө нэг 20-ны үеэр л ужигнаад байдаг гэдэг биш. Гүр 20-ны үеэр яг уу ажлаас гадна 20 дуусаад дараа жилийн 20 хүртэл чинь ямарваа нэгэн бизнесмен эсвэл ямарваа нэгэн карьер хийсэн тэндээ судалгаа хийгдээд төлөвлөгөө хийгдээд тэр гол дээр загасчилж үзээд ингээд хамгийн супер хугацаатай юмнууд чинь ерөөсө 20-оос бусдгүй юу дээр л эх жилийнхээ юмнуудыг төлөвлөж маш сайн ажиллах хэрэгтэй юм биш үү? Тэгэхээр хэрвээ энэ тэнд ингээд комент бичээд байгаа энэ хүмүүс байх юм бол одоо яг нөгөө нэг 20-ны үеэр энэ хэд маань яг үржүүлгэндээ явна. Тэр дуусах юм бол судалгааны ажлууд дээр та хэд маань энэ мэрэгжлийн хүмүүстэй уулзаа тий. Ингүүл яах вэ? Энд нь ийм цөөрөм үүсгий. Энд нь ингүүл ингээд одоо 20 ч бол 4 сарын 1 6 сар 15 гэдэг чинь 2 сар хугацаа. Цаана 10 сар бол бүхэл бүтэн судалгааны үе явуулдаг юм биш та тийм ээ. Тэгэхээр бол уриалах гэдэг нь бас энэ хүмүүстэй ингээд уулзаарай. Энэ хүмүүсийн чинь үндсэн ажил нь яг 6 сарын 15-наас 4 сарын 1 хүртэл байдгийн байх шүү гэж би хэлэх гэдэг л да. Тэр нэг хүмүүс бол ерөнхийдөө бол усууд ирэх нь ирдэг. Манайхны нэг ихэнх нэг ойлголт нь яг усууд ус гэж ойлгодог. Энэ тогтоол ус нөгөө цөөрөм ч юм уу нуурч юм уу байх юм бол энд би загас үржүүлж болно гэж ойлгож байна. Тийм байх. Тэгэхээр нөгөө тэр ойлголт болохгүйч болно гэж хэрэг. Усаа яаж ашиглах вэ гэдгээс л хамаарч байгаа. Тэрийг нөгөө би нууран загас үржүүлчмээр байна. Тэгэх юм бол надад бас тий ус оромж хэрэгтэй юм да гэсэн ч юм уу тийм бодолтой ус байж байгаа шүү дээ. Гэтэл тэр маань болох уугүй юу гэдгийг аль эртгээс мэдчихвэл амархгүй. Тэгэл мэддэг хүний авчраал үзүүлэл энэ болох уу болохгүй юу болохгүй бол би өөр нь бодсон дээр шүү дээ мэдсэ. Тэгэх юм бол тэрний мөрөөдөл биелэхэд болох байхгүй. Гэтэл нөгөө мөрөөдлөө шалгаагүй ээжж мөрөөдөл биелнэ гэдээ хүлээгээд байгаа гэж бас болохгүй. Тэгэхээр энэ дээр заавал мэрэгжлийн хүн хэрэгтэй. Ер нь бол одоо нэг үе бодох юм бол бас энэ компаниуд байна. Тэгэл хувь хүмүүс ч гэсэн бас мэрэгжлийн улсуудад хандах хандлага бас ихсээд л байна л да. Тийм бас гайгүй ихсээд байна. Тэгвэл энэ нь бол хуучин одоо бас тийм бодолтой өөрийнхөө тэр бодолд үн зогсож байгаа хүмүүс ч гэсэн бас байж байгаа шүү дээ. Тэр хүмүүс нь ерөнхийдөө одоо нэг хэсэг бол одоо монголч би одоо бас нэлээд боловсролын байгууллагад бас нэлээд олон жил ажилласан шүү дээ. Тэгээ тэр үед бол бас янз янзын хүмүүс ирэл уулзсан. Тэгэл уулзаал ярих дээр биднес ер нь яг муулж байгаа юм биш л дээ. Энд чинь нөгөө биднес ч өөрснөө үйлдвэрлэгч бас биш учраас нийт одоо манай бизнесмэнүүдийн ихэнх нь одоо тийм ийм бизнес ченжин сэтгэлгээтэй байдаг. Тэгээд нөгөө хурж ирээд надаас асууж байгаа юм л тийм ба шүү дээ. Биднесээс асуудаг юм л тэр энэ богино хугацаанд хэдийн хугацаанд одоо үргэлж олох уу? Тийм хэдэн төгрөг гаргах уу? Гэдэг одоо тэрийг л асууж байгаа. Тэгэл асуугаад за ер нь тэд орчим төгрөг гаргана. Тэдэн жилийн дараагаас мэдээж хэрэглэж үзүүл чинь хугацаатайс цаг хугацаатай. Тэгээд тэдэн жилийн дараа сүр ашиг нь гарна. Тэгээд дараа нь бол таны одоо та өөрөө таны гэр бүл таны ах トゥ амаатан садан найз нөхөд чинь энэ одоо оруулсан үндсэн капиталаасаа дараа нь буцаагаад өөртөө амьдрах юм аа. Цаг хугацаа таанс үндсэндээ ашиг хүртэж амьдрах юм аа. Энэ бол одоо үндсэн том аж ахуй нэгж болж хувирах юм бол капитал болж хувирна шүү дээ тийм үстэй. Ингээд тайлбарлах дээр хүмүүс уг нь тийм уг нь өстой гоё ажил байх шүү. Миний бодож байгаа ажил бол гоё ажил юм аа. Гэхдээ энэ айгүйх цаг хугацаа орж ийн, мөнгө их орж ийн. Удаан байна. Дараа нь би арай мөнгөтэй болтоор буцаад ирээ л явдаг байхгүй. Игчжээ. Уг нь би
оршил явж байгаа гэж бод яаж байгаа байхгүй төлөвлөж байгаа байхгүй. Харин тийм шүү дээ. Оршил би бол оршил хоорондоо Тэгсэн юм яриад чинь бас цаг болчих. Фөө яа. Хэдүүлийн ярих сэдвүүд нэг анх ингээд төлөвлөлтөд ярьжсэн шүү дээ тий. Яг нөгөө оршилоо ингээд ярьж байгаа тэгж байгаа нэг юм дараагийн том сэдвүүдийн эхлэлгээд ингээд яажсэн. Байхгүй болчихлоо. Хэдүүлээ тэгээд нэг ойрхон нэлээд олон л оролцсон. Тэгээ ер нь бол баг яг би чинь нэг халаалтгаа яваад байсан чинь бүр. Би бас халаалт яваад байсан шүү. Тэндээс л цаг болцсон шүү гэдэг. Гэхдээ яг хуу сая бол саяны нэг оршил болог уг нь бол оршил гэж байгаа нь өөр сэдвүүл үсрий гэж бодож ирсэн чинь юу болчиход байна л да. Гэхдээ саяны юмнууд бол бас нөгөө үзэгчдийн урд нөгөө коммент өгсөн юмнууд дээр нэлээд бас зөвлөд ойлголтууд өгсөн байх гэж бодож байна тий. Тэгээ ер нь бол энэ үржүүлэг гэдэг чинь эхний подкастаар бол үржүүлэгийн чухал тэгээд тулгамдаад байгаа зүйл гэдгийг ярьсан. Тэрнээс хойш нэлээд олон хүмүүс асуусан. Тэгэхээр үржүүлгийг хийхийг хаа сайгүй хүсэж байгаа юм байна. Тийм хүмүүс байгаа нь гоё. Гэтэ эн чинь хин дуртай нь бас хийждэг зүйл биш. Тэгээ энийгээ бас нэг тогтвортой ингээ баг хийгээд ингээ нэг ингээ цөөрөмж гэдэг юм уу, нэг зүйл ингээ үүсгээд тавал тэр чинь юу миний үе биш. Миний хүүхдийн, миний ачийн үед тэрийг идэж амьдрын штэ тий. Тэгэхээр энд чинь тий үр шимэн тэндээс үстнэ гэдэг иймэрхүү байна шүү гэдгийг л хэлсэн байх л гэж найдаж байна. Одоо тэгээд яг дараагийн том сэдвүүдээ эсвэл бол баг нөгөө хэрлэн дээрээ л хідүүлээ лайв хийж чадахгүй байх нэг контент хийгээд тэр мэн дээрээ яриад тавья да тэхүү. Хэрлэн чинь бол юутай штэ. 4G-тэй штэ. Тийм, 4G-тэй. Болохгүй бол тэгдэг ч юм уу тий. Өөр сэдвүүл орё гэдээс чадсангүй штэ. Тэгээд ярьжсэн чинь нэг сэдвээ баг эхнээс нь ярьсаар гад. Тий, эдээс чи цаг гаруй болчихлоо. За тэгвэл яг хуу тэгээд хоёр маань дүгнээд миний хувьд бол саяны дүгнэлтийг ингээд хийж хэлэх юм байвал игээ тэгээд энэ удаг ямар ч Ер нь бол үзэж байгаа хүмүүсээс ганц нэг асуултанд хариулвал яах вэ? Хүмүүс бас тийм ер нь би асуусан асуултанд нь ерөөдөө сая бол хариулсан. Тий. Тэгээ өөрийнхөө бодож ирсэн юмнуудыг юм тийм гээд яасан. За тэгвэл хаа би төрүүл ярьчих. За одоо чи яриа би яриа. Тэгээд биднээс чинь 4 жил яг ингээд хэрлэнгийн ажлыг санаачлаад хэрэгжүүлээ явж байгаа. Энэ хугацаанд яг биднээстэй хамт байгаа, дэмжиж байгаа энэ сэтгэлтэй улсууд энэ чинь Монголын загсны төлөө, хэрлэн голын загсны төлөө сэтгэл гаргаж байгаа хүмүүс баггүй. Өөрийнхөө ашиг сонирхол тийм сэтгэл гаргаж нийгмийн хариуцлага гэдэг юм. Тэгээ тэр байгууллагуудаа дахиад нэг болчихсон зүг баг. Манай Бифиш дэлгүүр байна. Балаад дэлгүүр байна. Одоо энэ хоёр дэлгүүр маань бол ажиллаж байгаа. Тэгээ биднээсээ дэмжиж энэ хүмүүсийн хүчин зүтгэлээр бас 48 мянган загс тавьчихсан. За тэгээ очоол тэгээд компани байна барилга угсралтай. За тэгээ манай гишүүн засвал болор эрдэнэ одоо цогхуу ах байна. Иймэрхүү улсууд хүчин зүтгэлээр түрүү жил ажил явагдсан. Энэ жил бол бас авна штэ. Авна штэ ч яг хүмүүс нэмэгдээд байна. Тэгээ манай сая шинээр соно гэдэг клуб бас хэрлэн голын загс олон болов болтугай гэдэг өөртөө хөв нэмрээ орууллаа. Тэгээ цэнг клуб маань бас ярьснаар подкаст хийж юм. Ямар ч байсан олон талаас биднээс аль сайнаараа хичээж байгаа. Та мэдээж Монгол орны загс, за Монгол хүн ч гэдэг юм уу те. Одоо ингэ сэтгэл үйл таны оруулсан сэтгэл хөдлөн болж арахад очих юм шүү. Тэгээ одоо нөгөө талаас нөгөө хуучин одоо яг хөө сөрөгдлийн л ирж л да те. Одоо нөгөө метр өрөөс дээш тулаалж болдог гэдэг төрлийн усууд ч юм уу те. Загс усны иш те. Усны орхоо оролдоод та хаа сая шороо биг байдаг гэдэг улсууд байдаг. Тэр улсууд бол яг хөө тэгээд яг загс ч юм бол бодтой байдлаа мэдчихэж байгаа тий. Тэр улсууд тэгээд та энэ хандлаггүй таны сэтгэл тий. Тэгээд таны энэ ч жарахаа болно. Гурвалгүй тийм бол тийм. Тэгэл тэнцэн улсуудаа бүгд нь баярлаа гэж хэлье. Тэг биднес бас нөгөө яг нэг үйл ажиллагаа явуулахад бас жоохон юу байдал та үйл ажиллагаа явуулахад ингээд биднээс ингээд тусал зэмж байгаа байгууллагууд бас байгаад байгаа шүү, зөндөл байгаад байгаа. Тэгээд тэр байгууллагуудаа бол маш их баярлж авдаг шүү. Тэгээд таанаас бол нийгмийн хариуцлага бол маш сайн хүлээж идэг. Тэгээд одоо нэгсэндээ эн чинь л нэгсэн иргэний боловсрол гэсэн үг шүү дээ. Тэгээд хувь хүн өөрөө бие хүн болгон төлөвшөж байгаа тэр байдлыг л харуулж байгаа учраас одоо нийт одоо Монголын одоо иргэд бүгдөө л өөр ингэсэн тийм биологийн болон экологийн одоо боловсрал эзэмшүүл биднээс улс их орондоо гоё амьдрын шүү дээ. Тийм үстэй бүгд л хүн яг тийм эрүүл одоо боловсрал эзэмшээд эрүүл
сунтаа бүгдөө болцоочих юм бол биднес бол цаашдаа бол цөөх биднес цөөхөн болсон ч үгүй яг үнэндээ. Тэгэхээр хүн болгон өөрийнхөө хийж байгаа ажилдаа бусдад нөлөөлж байгаа нөлөө одоо хариуцлагаа өндөр болгоол бусдаа садаа болохгүй бусдаагаа хийж байгаа юмыг үүсэхгүй биднес айгүй нэг юм бас тийм сонин арт хүн байгаад байдаг. Нэгнийхээ хийж байгааг зандаа ингээ үүсгэж идэг тий. Тэгэхээр одоо нэгэнт өөрөө хийж чадахгүй байгаа бол өрөөлөн хийж байгаа юм бол өөрөө чиний өмнөөс хийж байгаа учраас чи алга тушаал байж ивэл наад чинь надад гой санагданаа л гэж би одоо хэлэх гээд байгаа шүү дээ. Тийм үстэй. Ер нь бол ийм бэ. Бид гурийн энэ подкаст ер нь би ч яхаа зүгээр яхаа нэг эхнийх дээр үржүүлгийн талаар яриа юм гэдсэн. Энэ бол ерөөсөө маш олон подкаст болох юм байна да. Тэггүй ер нь энэ ялсан бодлыг ингэж чиглэлээ левел. Энэ сэдвүүсээ ч гарч чадахгүй шүү дээ. Тийм. Өнөөдөр бол бараг зүгээр комментийн талаар л ярьчлаа шүү дээ. Гэтэл чин одоо нөгөө нэг цаашдаа энэ нөгөө нэг тий Монгол улсын загас гэж юу байгаа. Тэр 3 АС-ийн онцлог гэж байгаа. Загасны арын шин гэж байгаа. Эдижэл гэдэг мангар том сэдвүүд байгаа даа тий. Тэгэхээр ерөнхийдөө аль болох энийг ойрхон хэдүүлээ хүрхийг хичээе тий. Тийм. Гэхдээ ер нь бол миний бодлоор бас би одоо бас санал өгж болж байна уу юу? Болно шүү дээ. Биднээсээ посткаст бол ерөнхийдөө ингэх юм шиг нэг став шиг байна. Бид нү сэдвүүдэд тавиад эсвэл бол одоо сонсогчд болон одоо загсдынхаа тунд ямар сэдвэр ярих вэ гэдэг асуулт ямар сэдвээр мэдээлэл авах хүсэж байна. Тэр яг тэр нөгөө мэдээлэл авах гэж байгаа сэдвэр нь одоо ярих юм бол нөгөө үзэж байгаа үзэгчтэй ч айгу тийм олдтой, ашигтай цаг хугацааг бас зүүн гөрөх гэдэг нь шүү дээ. Тэгэхгүй яг үнэндээ саяын үед бол бид нар яг үнэндээ хэрэгтэй юм ярьсан, хэрэггүй юм ярьсан. Зөндөл юм яриад дууссан байхгүй нэг юм тэгээд одоо тэгвэл ийм байна аа. Яг тодорхой зорилттой байх юм бол бид сэдвтэй байна. Өнөөдөр чи нөгөө ийм байгаа шүү дээ. Хоёр бид чинь болгоод ийм зорилттой байсан ер нь яг ярьж чадсан. Тийм ярьж чадсангүй шүү. Ийг шиний нөгөө нэг 3 давхар сууж байгаа шүү дээ. 2 давхарт болохоор нөгөө флайт хаягийнхаа ороод тийм. Эдний чинь ярьж байгаа юм байхгүй. Хаврын цагт, намрын цагт нөгөө нэг идэж тийжэлийн үеуд өнгө өөрчлөгддөг ч гэдэг юм уу тийм ийм баг. Гэтэл чинь тэр чинь бол нөгөө туршлагаар байхгүй. Тийм. Зүгээр ингээд шавь судлаа сөхөж үзээд бид нар бол одоо чинь хамгийн ихний сэдв бараг зүгээр тийм байж болж байгаа байхгүй. Онл шүү дээ бидний юм чинь шинжлэх ухаанаар нөгөө загсны арын шин тийм өөрийнх нь арын шин судлах хэрэгтэй. Тийм. Хадран загас хавар намар 100 ямар арын шинтэй байдаг, ямар хүнд идчихжээл гэдгийг, ямар өнгө байдгийг эн чинь бүр амар том сэдв байхгүй. Тэгэхээр яг нь ер нь бол тэгээд хэдүүлээ бидний подкастаас бас нэлээд л явах юм байна. Би ч болохоор нөгөө нэг уг нь бол ингээд нөгөө клубүүд ингээд тамирчдыг ингээд танилж мэдүүлэх гээд ингээд явж байгаа хажуугаар бас ингээд энэ нэг юм үржүүлэг гэдэг сүүл гээд ингээд явж исэн чинь эн чинь бол бүр ингээд илүү одоо ингээд үржүүлэх гэхгүй энэ чинь нөгөө нийгмийн боловсрал байхгүй тийм. Зөв боловсрал зөв цагтаа зөв эзэмшчихвэл тийм. Хүний нөгөө амьдралын давтамжинд хэдий их хугацаанд байх гэдэг нь мэдүүлнэ шүү дээ. За ер нь бол ганц амар юм байт юм аа. Ер нь би бас тэр хэлмээр санагдаад байдаг. Нөгөө анхлан сурагчд буюу нөгөө анх загас барьж үзэж байгаа хүмүүс. Тэр хүмүүс нэг одоо жоохон өөртөө юм жоохон одоо юу гэдэг нь би нэг тэдний ширхэг загас барина ч гэдэг юм ийм одоо нэг лимит тогтоохгүй болвол яг хэр их барьж байгааг мэддэг байхгүй. Тийм. Хамгийн аюултай юм шиг. Тэгээд ингээд баригдал лээсэн чинь барайл лээсэн. Тэр загас барьж байгаа хүн зөв өөрөө загас иддэггүй ч хүн байж болж байгаа байхгүй. Тэгэл нэг найз нь магадгүй нэг уурга өгөө бариулсан. Баригд хүн угаасаа нөгөө нэг тийм юу хэмдэ нөгөө төрлөх нөгөө байгалийн зэрлэг агнш нь одоо нэгсэндээ нөлөөлж ийн гэсэн үг шүү. Тэр чинь ингээл амтан алаад бариул амьд чинь бүр инээд нь бүр ингээ анчг байдаг хүний бүр ингээ инээд нь хүрэл баригддаг байхгүй. Хамгийн сүүлд нь яг бариад дууссан дараа хэр их загас алдснаа мэдэхгүй байж байгаа байхгүй. Гэтэл биднээс ямар сандад судалгаа хийж явж байгаад харангаад явж байсан. Тэгсэн чинь 3 4 залуучууд тэр нутгийн хүн л гэж байна. 3 залуу ирээд загас барьж байсан байгаа байхгүй. Тэг магадгүй тэр дунд нэгэн ч юм уу хоёр ч юм уу загас ч л байсан юм шиг. Тэг нөгөө хүмүүс нь бол сонирхож байхгүй анхан шатны усуд байдаг. Яг удаа явж байгаа ч юм. Тэгээд тэднээс мэдээж халуун зүүн өөрийнхөө хэрэглээг л авна шүү дээ. Тийм. Гэтэл тэднээс өөрснөө баг энэ шивээ шиг юм авалж ичээ.
Нуун дээр очиод байралсан тэгэл хамгийн сүүлд нь аваа явахдаа тэр хүн өсрээд л их авч явлаа гэж бодоход одоо нэг цаасан харьцаг л авсан байл үү. Тэгэд бусд нь шууд алчаар яваад гэж байгаа. Тэгэхээр ер нь баг ингэх юм байна. Одоо жишээл яг бидний манай цэнх клубч одоо юу гэдэг нэг зөв зөвхөстэй зарцлал гэдгээр ингээд подкаст ингээд үүсгэн байгуулалт явж байгаа. Тэгээд яг тэн дээр чи би чинь бас нэг ажилдаа ажлынхаа завсар цагаар ингээд хийж байгаа шүү дээ. Энд чинь ингэж явж байгаа нөгөө нэг юм бас нэг тэмцээний сургалт гэдэг нэг сална энэ подкаст чинь гэдэг ингээд боддог байхгүй юу төлөвлөгөө. Гэтэл нөгөө нэг нийгмийн юм боловсрал гэдэг ингээд боддог. Тэгэхээр баг энэ подкастууд бол нэлээд ингээд чиглэлээр нэлээд салах байх. Тийм. Тэгээд тэр болгон дээр чи би амжих бас нэг ажилтаа шүү дээ. Нөгөө арга DJ-ийн бол ажилтдаг. Тэгэхээр магадгүй зүгээр яг энэ чиглэлээр ингээд нэг юм ядаж нэг сардаа нэг удаа ч гэдэм үү те энэ яг ингээд асуултууд асууж байгаа яг онлайн төвшөнд яг ингээд мэдлэгийн нийгмийн ингээд боловсруулах юм дээр яхаа болоо. Нэрэд хоёр маань ч гэсэн надтай ингээд подкастуудаа хийгээд явж болно шүү. Тэгээд ер нь баг өрий. За тэгээ энэ удаагийнхаа нэг ямар ч зөвлөрлий. Тэгээд гол дээрээ хэдүүлээ уулзцгаая. Тэгээ гол дээр нэг гоё контент хийх гээд байгаа. Яг юу болдё, яа дийдий гэдгийг тэгээд удахгүй тэгээд уулзцгаая да. Тэгвэл. За ингэ өнөрлөлгөө. За гол дээр уулзцгаая. За гол дээр уулзцгаая.